Герман улсын канцлер Ангела Меркелийн 2018 онд Христийн ардчилсан холбооны даргыг сонгох хурал дээр намын даргын хуваар сүүлийн удаа хэлсэн үгийг Бизнес радио 98.9 G20 нэвтрүүлэг Монгол орчуулгатайгаар танд хүргэж байна. Энэ намын их хурлын нийтлэг урайг надтай хамт дахин бодох цаг нь болжээ. Холбооны намын их хурлын урайг тодорхойлж гаргах нь хамгийн хэцүү асуудлын нэг байсан. Их тохиолдолд би эцсийн мөчөд шийдвэр гаргадаг тул Конрад Аденауэр байгууллагын ажилчдыг байнга шахуу бараг цөхрөлд оруулдаг байсан баг. Та нарын тусалцаа намын их хурлын урайнд төдийгүй бүх хүчин чармаалтад тань талархаж байна. 2000 онд Эсэн хотноо Христийн ардчилсан холбоо намын шинээр сонгогдсон шинэхэн даргын хувьд миний анхны уриалга бол шууд гол ажилдаа орох байж билээ. Олон хүн энэ талаар буюу хийх ажлынхаа тухай харин баг зэрэг тунгаан бодох хэрэгтэй байсан баг. Герман улсын талаарх бодлого хаана байна? Хаанч байхгүй. Ирээдүйн бодлого хаана байна? Хаанч байхгүй. Баялаг бүтээх үнэт зүйлс аюулгүй байдлын талаар хаана бичсэн бэ? Хаанч бичээгүй байна гэдэл. Харин миний тухайд зөвхөн шууд л гол ажилдаа ороход хэрэгтэй гэж бодож байсан. Эндээс л эхэлсэн. Энэ анхны шийдвэр маань яг Меркельтэй адилхан байсан юм. Ажил хэрэгч, шулуухан, шуурхай, бас яг л яс шиг хатуу. Тэр үед болж байсан энэ үйл явдлууд намайг хинбэ гэдгийг илэрхийлж байсан байх. Бидний өрсөлдөгчид биднийг хандивын үйл хэрэгээсээ хизээж сэргэхгүй гэж хэлж байсан. Би өнөөгийн нөхцөл байдлыг ч ямар ч эргэлзээгүйгээр биднарт сорилт болсон үе гэдгийг маш нухацтай хэлж чадна. Энэ нь манай улсын хувьд, ардын намуудын хувьд, Христийн ардчилсан холбоо намын хувьд ч Германы төлөө альтернатив нам нь бидний баруун талд байх нам бөгөөд нийгмийг хэд туушруулах шалтгаан болж байгаа гэдг нь эргэлзээгүй үнэн. 18 жилийн өмнө Христийн ардчилсан холбоо намын цаашлаад Герман улсын хувь заяа шийдэгдэх үе ирж байсан шиг тийм чухал хариуцлагатай цаг мөч яг одоо мөн ирээд байна. Тухайн үед Христийн ардчилсан холбоо нам улс төр, ёс суртахуун, санхүүгийн хувьд ч гэсэн Италийн Христийн ардчилсан намын хувь тавилантай яг адил тийм мартагдахааргүй үйл хэрэгтэй тулаад байсан. Гэхдээ бид бууж өгөөгүй. Бид төөрөлдөөгүй. Ухаанаа алдаагүй. Бид өөрсдийнхөө давуу тал дээр анхаарлаа төвлөрүүлж, өөрсдийн давуу талдаа итгэж, хүн болгонд харуулж чадсан. Та яг одоо G20 нэвтрүүлгийг сонсож байна. Өнөөдөр Германы канцлер Ангела Меркелийн 2018 онд Христийн ардчилсан холбооны даргыг сонгох хурал дээр намын даргын хуваар сүүлийн удаа хэлсэн үгийг хүргэж байна. Одоо та бүхэнд Ангела Меркелийн товч намтрыг сонсгоё. Ангела Меркель Дэлхийд дахина мөнхийн канцлер гэгддэг Ангела Меркель 1954 оны 7 дугаар сарын 14-нд Германы Гамбург хотнод иржээ. Аав нь шашин судлаач, пастор, ээж нь англи, латин хэлний багш байсан байна. Түүнийг аав ээж нь багш мэргэжилтэй болохыг хүсдэг байж. Меркель өөрөө физикч, хиймч мэргэжилтэй бөгөөд 1973-аас 78 онд Германы Лейпцигийн их сургуулийг дүүргэжээ. 1990 оны хүртэл Германы химийн төв институтэд ажиллаж байсан бөгөөд 1977 онд физикч нөхөртөөгөө гэрлээд 1982 онд салсан бол дараагийн нөхөр нь мөн л хиймч мэргэжилтэй юм аа. Тэрээр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд Христийн ардчилсан холбоо намын гишүүн болж улмаар намын дэд тэргүүн гэр бүл залуучууд эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайдаар томилогдож хэн бүхний сайн мэдэхгүй физикч эмэгтэй 37 наснда нэгдсэн Герман улсын улс төрийн цөөхөн тоглогчдын нэг болж 5 жилийн хугацаанд сөрөг хүчний байр суурьнда байхдаа ирээдүйн канцлер болох чадвартайгаа нотлон харуулж чадсан байдаг. 2005 оны 11-р сарын 22-ны өдөр хоёр намын төлөөлөгчид холбооны бүгд найрамдах Герман улсын түүхэн дэх анхны эмэгтэй канцлер хадагтайг алга нэгжигнүүлийн хүндэтгэлтэйгээр хүлээж авсан билээ.
Мерклийг Христийн ардчилсан холбоо намын тэргүүн болох үед Германы эдийн засаг муудаж, ажилгүйдлийн хэмжээ 11%, дотоодын нийт бүтээгдэхүүн 2.8 их найт доллар хүрэхтэй өгөөтэй байсан бол канцлер усноос нь хойш ажилгүйдлийн хэмжээ 3.7% ботлоо буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 1 их найт доллараар нэмэгдсэн байна. Түүний бодлогын доор Германы эдийн засгийн хэмжээ өдгөө дэлхийд 4, Европт 1-т орж байна. Америкийн Forbes сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэг бүс удаа нэрлэж байсан байдаг. 2018 оны 12 дугаар сард Германы эрх баригч нам болох Христийн ардчилсан холбооны даргыг сонгох хурлаа Германы Хамбург хотно болж, шин тэргүүнээр Крамп Каренбауэр 52% санал авч ялалт байгуулснаар Ангела Меркель намын даргын албан тушаалаас аль биесээр огторсон юм а. Меркель 2000 оноос хойш 2018 оны хүртэл 18 жилийн турш Христийн ардчилсан холбооны даргаар ажилласан байдаг. Ингээд 2018 онд Меркель Христийн ардчилсан холбоо намын даргын хуваар сүүлийн удаа илтгэл тавьж үг хэлсэн бөгөөд намынхан гишүүд илтгэлийн дараа тасралтгүй 9 минутын турш алга ташин хүндэтгэл илэрхийлснээр тун онцлог үйл явдал болсон байдаг. Та яг одоо Бизнес радио 98.9-ийн G20 нэвтрүүлгийг сонсож байна. Бид үйл ажиллагаа тэр дундаа санхүүгийн хувьд туйлын хүнд байдлыг тодорхой хэмжээний хандивын үйл хэргийн тусламжтайгаар даван туулж чадсан. Бид ажилдаа эргэж орсон. Бундестаг болон Европын сонгуулийн кампанит ажлын дараа буюу 18 жилийн дараа өнөөдрийн өрөө холбох ба хамтдаа манлайлах болж өөрчлөгдсөн. Энэ бол миний намын даргын хувьд дэвшүүлж буй сүүлийн үрээ юм. Герман улсын талаарх бодлого хаана байна? Хаанч байхгүй. Ирээдүйн бодлого хаана байна? Хаанч байхгүй. Баялаг бүтээх үнэт зүйлс аюулгүй байдлын талаар хаана бичсэн бэ? Хаач бичээгүй байна. Эсвэл ирээдүйн замыг бидэнд харуулах ёстой намын чуулганы үрээ үсгээр биш, харин үсэг дотор багтсан байж болох юм. Өөрөөр хэлбэл холбох ба хамтдаа манлайлах гэсэн энэ дөрвөн үгэн дотор ийм цаг үед Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо гэдэг нь Герман эцэг их үр хүүхдүүд баруун ба зүүн, хүчтэй ба сул дорой, хот хөдөө, шилжин суурьшигчдийн хувьд бүх зүйл нь байх хэрэгтэй. Холбооны бүгд найрамдах Герман улсын Христийн ардчилсан холбооны хувьд хамтдаа манлайлах хэрэгтэй байна. Бидний үүсэл бол консерватив, Христийн социал, либерал үзэлтэй хүмүүс гэдгийг санах хэрэгтэй байна. Бидний үнэт зүйлсэд Христийн шашны ойлголт, Германы төвийн амжилтын нам, Христийн ардчилсан холбоо ба Христийн нийгмийн холбоо гэдэг шиг манлайлал хэрэгтэй байна. Бид Христийн ардчилсан намынхан хүнийг нэр төрөөр ялгадаггүй, хэн нэгнийг бусдын эсрэг болгодоггүй. Бид Христийн ардчилсан намын хүмүүс зөвхөн өөрийн ажлаа бодож, өөрийгөө хараад суудаггүй. Христийн ардчлалын хүмүүс манай улсын ард түмэнд үйлчилдэг. Ирээдүй биднээс үнэт зүйлээ баттгаж, хадгалахад баггүй хүч чармаалт шаардна. Бид ажилдаа дургүйцэл, гутранг байдлаар биш, харин сэтгэл дотроо аз жаргалаар дүүрэн байдлаар хандаж, яг л үүн шигээ цааш явах бол ирээдүгөө зөв бүтээж чадна. Тиймээс би зүүн Германд амьдарч байхдаа ч мөн чөлөөт зах зээлийн үед ч яг адилхан зүрх сэтгэлээрээ аз жаргалтайгаар ажилдаа хандаж ирсэн. Ирээдүйд ч гэсэн энэхүү зүрх сэтгэлдэх аз жаргалыг намдаа байгаасаа гэж хүсэж байна. 2000 оны 4-р сарын 10-ны өдөр Эссен хотод эхэлж 2018 оны 12-р сарын 7-ны өдөр 1990 онд манай намын анхны их хурлаа хийж байсан. Миний төрсөн нутаг болох Гамбург хот хүртэлх 18 гаруй жилийн хугацаанд би энэ том, агуй, цорын ганц ардын намын Христийн ардчилсан холбоо намын төвийн намын даргаар ажиллаж ирлээ. Энэ үүргийг би хүсэл тэмүүлэл, чин сэтгэлээсээ хийж гүйцэтгсэн. Би төрөхдөл канцлер эсвэл намын дарга байгаагүй. Үнэхээр тийм биш шүү. Би төрийн болон намын албыг нэр төртэй хашиж,
хизээ нэгэн цагт нэр төртөө нь үлдээхийг хүсэж хичээж ирсэн. Учир нь бүх юм цаг хугацаатай байдаг. Одоо шинэ бүлэг эхлүүлэх цаг болжээ. Өнөөдөр энэ цаг мөчид энэ хоромд надад үлэмжих хэмжээний талархал дүүрэн мэдрэмж төрж байна. Энэ цаг хугацаа миний хувьд маш их баяр баясгалан нэр төрийн хэрэг байсан шүү. Маш их баярлалаа. Herzlichen Dank. Германы канцлер Ангела Меркелийн 2018 онд Христийн ардчсан холбооны даргыг сонгох хурал дээр намын даргын хуваар сүүлийн удаа хэлсэн үгийг Бизнес радио 98.9 G20 нэвтрүүлэг Монгол орчуулгатаар танд хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэсэн орчуулагч Бямб, найруулагч Од Эрдэнэ, нэвтрүүлэгч Буян Хишиг, Од Эрдэнэ. Хэрвээ танд хүсэл байхгүй бол эрч хүч байхгүй. Эрч хүч байхгүй бол та юу ч үр дүнтэй хийж чадахгүй. Ажил хэрэгч хүн бүрийн сувг. Бизнес радио 98.9